дандаа хог тарьж, хог хайж амьдардаг. Тэгэхээр бидний ийм хайсан хогт ганц юм өөрөөхий дэлхий чинь одоо живж байгаа байхгүй юу? Эргээд энэ бид нар хайсан хогноо өөрсдөө живж, өөрсдөө энэ хогноосоо болоод хордож байна. Үр хүүхдээ бид нар өвчтэй болгож байна. Тийм учраас энэ хогн зөвхөн Монгол биш, дэлхийн нийтээр анхаарч байгаа юм шүү. Ямар амьдралыг хамгийн буянтай амьдрал гэх юм бэ гэсэн чинь байгальтай ээлтэй амьдралыг амьдрах юм бол тэр хамгийн буянтай амьдрал гинэ. Тэгвэл байгальтай ээлтэй амьдрахын тулд хүн юу хийж чадах юм? Жишээлбэл би, жишээлбэл та юу хийж чадах вэ? Тийм, хоггүй л амьдрах ёстой. Хог аль болох баг гаргаж амьдрах юм бол тэр бол хамгийн буянтай амьдрал. Яг бол хүн чинь нас орон тийм бид нар богинохон настай шүү дээ. Монгол хүний дундаас нас хэд вэ? Бид хүн байна уу? 65 наслах бид нар ирсэн газар руугаа буцаал явна. Энэ хугацаанд бид нар алхан дутамдаа хог хайж идэг. Тэгээд тэр хогоо бид нар үр хүүхэдтэй өвлүүлээд үлдээчихсэн шүү дээ. Жишээлбэл цогцоо цэцэн сумын хогийн цэг хаана байдаг вэ? Зүүн урагшаа. Байнга ч саадаас салхийнхаа доор юм байна тий. За зүүн урагшаа энэ хогийн цаг хэдэн жил болж байгаа юм? 2 жил. Шинээр байгуулсан. Тэгээ хуучны хаана байсан? Яахан байсан. Хогийг ч гэсэн өвлөж аваад эргээд үр хүүхэдтэй өвлүүлж үлдээгээд байгаа юм байна тийм. Тэгэхээр энээсээ болоод бид нар өөрсдөө хогсож байгаа, өвдөж байгаа, үр хүүхдүүд маань өвчилж юм, яг тэргээр амьсгалж байгаа байхгүй юу? Тийм учраас аль болох хог гарахгүй амьдрах хэрэгтэй гэсэн үг. За энэ бол төлөвлөсөн хогийн зэгтээ дэлхийн нийтээрээ энэ хогонд анхаарч ирж хэлсэн цогцлын сумын холбоо зөө байгаа юм байна. Яг энэ хогийн зэг. Энэ хог бол бүх төрлийн элдв зүйл байгаа тийм бааз, шээс одоо нөгөө нэг цаас, хуунцаг, ялгаар ууд тийм. За тэгээд би ингэж үзье олон хүмүүст ойлгомжтой байлгахын тулд ер нь манай улс нийтдээ хичнээн километр квадрат талбай хог хайчаад байгаа юм байна. Одоогийн байдлаар цаашдаа бид нар амьдрах ёстой шүү дээ. Тэр энэ газар нутагт амьдрах ёстой. Өөр хүмүүс маань ч гэсэн амьдрын. Тэгэхээр яг одоогийн байдлаар хичнээн талбайд бид нар хог хайчаад байгаа үзсэн чинь 125 мянган га буюу энийг шилжүүлэхээр 1250 км квадрат талбай хогоор дүүрсэн байгаа гинэ. Энэ 2014 оны судалгаа. Тэгээд энэ хог маань жил болгон 500 тонноор нэмэгдсэн гэж байна. Нэмэгддэг гэж байна дунджаар. Тэгэхээр 2014 оны судалгаа хийсэн бол одоо 2000 тонноор нэмэгдчихсэн гэсэн үг юм байна шүү дээ. Энэ бол дундаж тоо шүү. За 1250 км квадрат талбай гэдэг чинь хичнээн километр талбай юм бэ гэдгийг бас л ойлгомжтойгоор үзүүлэх гэж хичээсэн. Тэгсэн Орхон аймгийн нийт талбай 800 гаруй км квадрат талбай билээ. 800 гаруй км квадрат талбайгаас 1250 км квадрат их юм уу бага уу? Их тийм. Бараг 1.5 дахин их. Орхон аймгийн газар нутгаас 1.5 дахин их газар нутагт бид нар хог хайцгаа юм яг одоогийн байдлаар. Тэгээд энэ бол дундаж тоо жил болгон 500 тонноор нэмэгдэж байна.